За сайн бацгаана уу. За өнөөдөр 9-р сарын 29-ний өдөр жил болгоны 9-р сарын 29-нийг болохоор дэлхийд даяар дэлхийн зүрхний өдөр болгож тэмдэглэдэг. За тийм болохоор бид нар бас одоо энэ халдварт бус өвчний чиглэлээр ажилладаг энэ хүмүүсийн хувьд өнөөдөр бас дэлхийн зүрхний өдрийг тохиолдуулаад бид нар манад энэ зүрхний өвчин ерөөхдөө ямар хөө байгаа ямар гол эрсдэлт хүчин зүйлүүдтэй үүн дээр бид нар ерөөхдөө юу хийх шаардлагатай байгаа гэдэг талаар ярилцъя гэж бодлоо. За энэ жилийн дэлхийн зүрхний өдрийг болохоор Use Heart to Beat Cardiovascular Disease буюу одоо энэ дээр байж байгаа энэ логоны дагуу явж байгаа. Энэ нь болохоор зүрхээ ашиглаад зүрх сэтгэлээ сонсоод зүрх судасны өвчнөөс сэргийлье гэсэн ийм уриатаагаар явж байгаа юм байна. За дэлхий дээр бол жилдээ нэг 17 сая хүн зүрх судасны өвчнөөр нас ордог. За энэ нь болохоор зүрх судасны өвчин бол ерөөхдөө дэлхий дээр нас орж байгаа насралтын шалтгаануудын 3/1-ийг эзэлж байгаа. Ингээд энэ нэг жилдээ 17 сая хүн нас орж байна. За тэгтэл нөгөө талаасаа болохоор энэ 17 сая хүн нас орж байгаа энэ өвчний шалтгаануудыг ингээд аваад үзэх юм бол нэг 80% нь бол урьдчилан сэргийлэх юм боломжтой байдаг. За ингээд урьдчилан сэргийлэх боломжтой буюу нөгөө талаас нь харуул ямар эрсдэл хүчин зүйлүүд байгаа юм бэ гэхээр тамхи татах, за хөдөлгөөний дутагдал, давсны хит их хэрэглээ, хиймэл транс тусны хэрэглээ, артерийн даралт хэсэлт гэсэн энэ бол одоо энэ тав бол хамгийн гол одоо таван юу яаж болох нөгөө өөрчилж болох хүчин зүйлүүд бол байж байгаа. За тэгэхээр өнөөдөр бид нар манай улсын тухайд энэ хүчин зүйлүүд ямархуу байдгийг за тэндээсээ энэ удаа би болохоор тамхи татах тэгээд артерийн даралт хэсэлт хоёрыг илүү голлуулж ярих гэж бодлоо. Ягаад гэвэл манад энэ хоёр хүчин зүйл бол ерөөхдөө их өндөрт ордог. За чинь буруу юм гараа авчлаа. За тийм болохоор энэ хоёрыг л ерөөхдөө өнөөдөр бол илүү голж ярих гэж бодлоо. За хөдөлгөөний дутагдал, давсны хит их хэрэглээ, хиймэл транс тусны хэрэглээ эдгээр бол бас манад баггүй байдаг. Тэр цэцмээ давсны хэрэглээ бол бас одоо дараагийн том гол хүчин зүйл болж орж ирдэг. За тэрнийг бид нэр дараагийнхаа удаагийн лайваар ярих гэж бодож байна. За манай улсын тухай зүрх судасны өвчний нас оролт дэлхийдээ харьцуулахад ерөөхдөө ямар байд юм бэ гэдээ ингээ харахаар зэрэг за нэгдүгээрт нь өөрөө манай улсын нийт нас оролтын зүрх судасны өвчний нас оролт бол энэ 32% орчмыг эзэлж байгаа. 32.1% энэ жилийн одоо 2019 оны нодны жилийн гаргасан тоогоор бол 32.1. За ерөнхийдөө бол энэ нэг дэлхийн бусад улстай адилхан ерөөсөө нийт нас оролтын 3.1 орчим хувийг бол ингээд зүрх судасны өвчин эзлээ явж байгаа. За энэ зүрх судасны өвчнөөрөө бид нэр дэлхийдээ харьцуулахад ямар хаа юм бэ гэд ингээд 100 мянган хүнд ноогдох зүрх судасны өвчний нас оролтоор аваад үзэх юм бол манай улс энэ одоо оранж өнгөтэй арай илүү жухлаан өнгөтэй буюу за эдгээр улсууд бол бүр илүү их байна гэсэн үг. За манай улсын тухайд бол одоо дэлхийд 15 дугаар байранд орж байгаа 100 мянган хүнд ноогдох нас оролтоор. Тэгээд энэ манай өмнө орж байгаа улсууд л их хвчлэн одоо жижиг арлын улсууд юм уу их одоо цөөхөн хүн амтай эсвэл одоо их жижигхэн улсууд байгаа. За тэгэхээр манай улсын тухайд бол энэ харахгүй асуудал гэдэг нь бас эндээс харагдаж байгаа гэж найдаж байна. За нөгөөтэйгөр болохоор манайх тархины цус харуултын нас оролтоор бол дэлхийд 5 дугаарт орж байгаа. За манайх улсыг ингээ харахаар одоо жишээлхэд 2 хөршөөсөө илүү өндөр байна. За хятад гэхэд нэг одоо 125-аас 50 хүн нас ордог байхад манайх болохоор одоо энэ нөгөө 200-аас 250 гэдэгтээ орж ийн. За Орос бол манайхаас арай бага буюу 150-аас 200 гэд ингээд манайх бол ерөөхдөө тархины цус харуултын нас оролтоор дэлхийд 5 дугаар байранд орж байгаа. За үүн дотроосоо бол бид нар тархины цус алдах хэлбэрийн цус алдалт гэж бас тархины цус алдах хэлбэрийн цус харуулт гэж байдаг. Тэрүүгээр бол 1 юм уу 2 дугаарт одоо ингээд Афганистантай ерөөхдөө өрсөлдөд байдаг. Ерөөхдөө бол энэ ч маш их муу хэрэг шүү дээ, тийм ээ. За тэгээд энэ нь юунаас болоод байгаа юм бэ гэдгийг ингээд аваад үзэхлээр зэрэг манай улсын тухайд одоо 2 гол хүчин зүйл байна гэж үзэж байгаа. За нэгдүгээрт нь бол даралт хэсэлт.
За манайхны ярьж хэлж зэнснээр бол даралт ихсэл та. За юуныхаа хэлээр бол эмнэлгийнхаа хэлээр бол артерийн гипертензи гэж нэрлэж байгаа. За энэ даралт ихсэлтэй хүн амыг ингээд манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн үндэсний хэмжээний 4 удаагийн том судалгаа байдаг. За энэ 2006, 2009, 13, 19 онуудад хийгдсэн судалгаа байж байгаа. За энэ судалгаагаар бид нэр 140 90 гэдэг энэ босгоор аваад үзэх юм бол 140 мм мөнгө усны баган систолын даралт, за 90 мм мөнгө усны баган диастолын даралт буюу манайхны ярьж заншснаар бол дээд даралт нь 140-оос дээшээгээ, доод даралт нь 90-с дээшээгээ байж байгаа гэд энэ босгоор аваад үзэхээр зэрэг манай хүн амын дунд бол даралт ихсэлтийн нийт хувь нь бол нэг 23.9-өөс 28.1 гэсэн ийм хувьтай байгаа. За ингээд сүүлийн нэг 13 жилийн хугацаанд ингээд аваад үзэхэд бол энэ тийм айхтар их зөрөөтэй биш буюу 19 онд бол харин нэлээд сайн буусан ийм дүн харагдсан байж байгаа. За энүүнийгээ бид нар одоо 2019 оноос эхлээд энүүнийг 130-80 гэдэг үзүүлэлтээр 130 дээд даралт нь 130 мм мөнгө усны баган, доод даралт нь 80 мм мөнгө усны баганаас дээшээгээ байх юм бол энүүнийг даралт ихсэлт буюу артерийн даралт ихсэлт АД гэж нэрлэж байгаа. Артерийн даралт ихсэлт гэж үзэж байгаа. За энэ ингээд 130-80-аар аваад үзэхээр зэрэг хүн амын насанд хүрсэн хүн амын 44% нь одоо насанд хүрсэн хүн амын 44% нь бол артерийн даралт ихсэлттэй гэсэн ийм нэлээд одоо өндөр тоо гарч байгаа. За энүүнийг бүсээр аваад үзэх юм бол бид нэр хангаан бүс ерөнхийдөө хамгийн өндөр буюу 48.4% дархалттай. За бусд нь бол нэг 40-43%, зүүн бас 46 арай жоохон дунджаасаа өндөр байх нь. Одоо тэгэхээр даралт ихсэж байгаа хүмүүс маань ерөнхийдөө нийт насанд хүрсэн хүн амын бараг тал хувийг нь эзэлж байна гэсэн үг. За нөгөө одоо их том гол хүчин зүйл болохоор зэрэг тамхины хэрэглээ байж байгаа. За тамхины хэрэглээг бас одоо энэ 4 удаа хийгдсэн үндэсний хэмжээний судалгаагаар бол бид нэг 25 орчим хувь байна гэсэн энэ үр дүн гарч байгаа. 2006 онд бол 26.6. За ингээд 9 онд 27.6. Ингээд хамгийн сүүлийнхаар бол 24.2% гэж ингэж гарсан байж байгаа. За тэгвэл энэ болохоор нөгөө дундчлаад эрэгтэй эмэгтэй хүүсийн хооронд дундчлаад авчиж байгаа гэсэн үг. За үн дотроосоо бол эрэгтэй хүүсийн дунд одоо маш их өндөр буюу 43.7% гэдэг маань ойролцоогоор одоо 2 эрэгтэй тутмын нэг нь бол одоо тамхи татж хэрглэж байна гэсэн. За энэ тамхины хэрэглээ өндөр байгаа нь бол бидний зүрх судасны өвчний нас оролтыг өндөр байхтай маш их холбоотой. За нөгөө талаасаар болохоор манай эрэгтэйчүүдийн дундаж наслалт бол эмэгтэйчүүдийнхээс 9 насаар бага байгаа. За тэгэхээр энэ 9 насаар байгаа маань бас энэ тамхины хэрэглээтэй маш их холбоотой болж таарж байгаа. За энэ эдгээр нөгөө хийгдсэн үндэсний хэмжээний судалгаа бол дандаа нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн эрүүл мэндийн яамны одоо хэрэгжүүлэгч агентлагаас хийсэн судалгаанууд байж байгаа. За бидний хувьд болохоор 2018 онд Улаанбаатар хотод бол энэ судалгааг бас хийсэн байгаа. За энэ нь ямар зорилготой бид нэр Улаанбаатар хотод энэ судалгааг давтаад хийвэ гэхэлэр манай сангийн зүгээс эрүүл зүрх эрүүл Улаанбаатар гэх хөтөлбөр хэрэгжүүлэхдээ нөгөө суурь тоогоо илүү сайн тодорхой болгож авахын тулд бид нэр энэ Улаанбаатар хотод Улаанбаатар хотын 8 дүүргийн 20-с дээш насны хүн амаас 4515 хүнийг хамруулсан ийм судалгаа хийсэн байж байгаа. За энэ судалгааг болохоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын STEPS гэдэг энэ судалгааны аргачлалаар за энэ STEPS судалгааны аргачлалаар бол манай тэр үндэсний хийгдсэн 4 судалгаа бол бас бүгдээрээ хийгдсэн. За энэ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан энэ судалгааны аргачлал болохоор олон улсад энэ гарч ирж байгаа артерийн гипертензийн тархалт гэдэг юм уу, тамхины хэрэглээ гэдэг юм, архины хэрэглээ гэдэг юм уу, энэ нөгөө эрсдэл хүчин зүйлүүдийг хооронд нь харьцуулах боломжийг бүрдүүлсэн ийм одоо олон улсад хэрэглэгддэг тийм аргачлал байж байгаа. За энэ нь болохоор яагаад STEPS гэж буюу одоо ийм шатлалтай судалгаа гэж нэрлэгдэж байна вэ гэхээр нэгдүгээрт нь бол одоо хүмүүсээс асуумж судалгаа авдаг. За дараагаар нь тэдгээр хүмүүсээс хэмжилтийг хийдэг. Тэгээд тэр хүмүүсээс дахиад лабораторийн шинжилгээ буюу цусны шинжилгээг нь хийж энүүгээр нөгөө зүрх судасны өвчний эрсдэлийг тодорхойлдог юм байж байгаа. За тэгээд шатлал нэг дээр нь болохоор бид нэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас боловсруулсан халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг судлах юм стандарт асуултын дагуу асуумжийг авсан байгаа. За энэ асуумжууд нь болохоор
та тамхи татдаггүй бол өдөртөө хэдэн ширхгийг татдаг байсан бол хизээ гарсан ч гэдэг юм одоо ийм нөгөө яг стандартын дагуу асуудаг ийм асуултууд байж байгаа. За дараагийн шатанда болохоор асуултаа хүмүүсүүд маань нөгөө асуултаа асууж хариулж дуусныхаа дараагаар хэмжилт хийлэгдэг. За энэ хэмжилтэнд болохоор өндөр жин, хэвлийн тойрог, за цусны даралт хэмжлэн эдгээр зүйлүүдийг бол хэмжсэн байж байгаа. За 3 дугаар шатлалт нь болохоор лабораторийн шинжилгээ. За манай судалгааны хувьд болохоор 4515 хүнээсээ тал хувийг нь бол тал хувиас нь бол цусны шинжилгээ авч энэ хүмүүстээ болохоор глюкоз буюу сахарын хэмжээг за тэгээд юуны одоо өөх тосны хэмжээ холестерол тригл бага нэгтрэлтэй липопротеин, их нэгтрэлтэй липопротеин гэх мэтлэн эдгээр үзүүлэлтийг бол тооцсон байж байгаа. За энэ дээр би чинь за энэ дээр бас нэг зүйлийг дутуу орхисон байна. Зарим нэг судлаачдаас болохоор одоо энэ судалгааны төвөрлөлтийн хэмжээг одоо буруу тооцсон гэх мэтлэн ийм нөгөө нэлээ олон шүүмжлэлүүд гарсан байсан. За энэ төврийн хэмжээг тодорхойлохдоо болохоор бид нэр хэрэгэлдэг яг эпидемиологийн арга байж байгаа. За энэ нь болохоор одоо энэ томьёоны дагуу тодорхойлж байгаа. За энэ дээр болохоор бид нэр итгэлцлийнхаа хувийг болохоор 95% гэж аваад за тэгээд энэ манай өмнөх 2013 оны судалгаан дээрээс бол Улаанбаатарын хувьд гипертенз 140 90 гэдэг босгоор миллиметр мөнгө усны багна гэсэн босгоор бол 26.7% гэсэн энэ тоо байгаа учраас эднийг бид нөгөө суур тоогоо гэж авч байгаа. Яг гэвэл энэ нь болохоор зүгээр ингээд энэ мөн үү биш үү гэж байгаадаа биш. Өмнө хийсэн судалгаанд бол заавал одоо суурлах зайлшгүй шаардлагатай. Яг гэвэл тэр судалгаа хийгдээд тоог нь гаргачихсан байж байгаа тэрнийг ашиглахгүй байх бол одоо утгагүй хэрэг юм. За тэгээд энэ дээр бид 0.05 гэсэн алдааныхаа хязгаарыг гаргаад за ингэ бодглохлоор зэрэг ерөөхдөө бол хэрвээ бид нар Улаанбаатар хотыг ерөөсөө бүгдээрээ ижлэхэн нэг бүлэг гэд үзэх юм бол 300 хүнээс тэгээд дээрэс нь нөгөө сампла төврөө болохоор одоо санамсаргүй сонголтоор авч чадах юм бол 300 хүнээс судалгаа авахд боломжтой. Гэхдээ бидний төвөр маань өөрөө болохоор нас хүүсний хувьд ялгаатай. Ийм учраас бид нэр хүүсийнхаа насныхаа ангиллыг бол ингээд 4 насны бүлэгт хуваачсан байж байгаа. За 4 насны бүлэг 2 хүүсэнд бүгдээрээ хоорондоо ижил биш гэж үзээд ингээд 8 нас хүүсийн бүлэг гарч ирж байгаа. За тэгээ дээрэс нь нэмээд нэгдээ бид нэр энэ нөгөө төврөө хийхтэй болохоор санамсаргүй сонголт биш. Энэ нь бол кластер самплинг хийж байгаа учраас бид нэр дизайн эффект тооцож байгаа. За дизайн эффект маань болохоор 1.5-аар тооцсон байж байгаа. За энэ 1.5-ыг бол ерөөхдөө дизайн эффект гэж юугаар хэлж ийнө вөхлөөр санамсаргүй сонголтыг бүрэн дүүрэн хийж чадахгүй ийм тохиолдолд тооцож байгаа. За энийг бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас кластер самплингийг тооцохдоо 1.5-ыг ашиглаж болно гэсэн одоо яг заавар байдаг учраас тэрнийг ашиглаж байгаа. За энийг бол энэс өндрөөр тооцох шаардлага бол яг одоо статистикийн хувьд бол тийм зайлшгүй шаардлага байхгүй байгаа. За ингээд 8 гэхэд тэгэхээр бид нэг 3609 хүнийг хамруулвал энэ судалгаа одоо статистикийн хувьд бол зөв гарах юм боломжтой гэж үзэж байгаа. За тэгвэл 3906 хүн 3609 хүн дуудахад тэр хүмүүс бүгдээрээ 100% ирнэ гэсэн үг биш учраас бид нар бол ерөнхийдөө нэг 80% ирэх болов гэж тооцоод 4511 хүнийг оролцуулахаар бол тооцсон байгаа. За тэгээд ингэж анхныхаа тооцооллыг хийгээд гэхдээ бид нэр 4515 хүнийг энэ судалгаанд бол хамруулж оруулсан байж байгаа. За тэгээд яг нөгөө насныхаа ангиллийнхэн дагуу одоо төлөвлөснийхөө дагуу бол орсон. За энэ судалгааны илүү одоо наривчлалтай нэмэлт мэдээллүүдийг авах юм бол энэ Journal of Hypertension гэдэг сэтгүүл дээр бол хэвлэгдсэн. За энэ сэтгүүл нь болохоор өөрөө peer reviewed буюу нөгөө одоо бид нартай адилхан ийм төрлийн судалгаа хийдэг эрдэмтэд тэр үнийг уншиж үзээд за энэ судалгааны юу н одоо
төлөвлөлт нь болж энэ судалгааны хийсэн аргачлал нь болж гинэ гэдгийг үзээд тэгээд үр дүн нь бол зөв байх боломжтой гэж үзсэн нэг бол хэвлүүлгийг бол манай судлаач сайн мэдж байгаа. За тэгээд peer reviewed өөрөө impact factor нь бол нэг 3.5 орчим impact factorтай юм сэтгүүл байж байгаа. За тэгээд хэрвээ одоо энэ судалгааны арга аргачлал дээр байд юм уу аль эсвэл одоо энэ судалгаан дээр янз бүрийн шүүмжлэлтэй зүйл байх юм бол сэтгүүлд нь шууд хандаад коммент бичиж болдог ийм нөгөө яг судлаачдын ийм тогтсон бас зам байдаг. Тэгэхээр хэрвээ одоо тэр судалгааны ажилд ямар нэгэн байдлаар энэ буруу гэж үздэг юм уу эсвэл ингэж ерөөсөө хийх ёсгүй гэж үзэж байгаа юм байвал тэрнийг бол тэр сэтгүүл тандаа шууд бичих юм бас боломжтой. За энэ бол ерөнхийдөө нийтдээ нөгөө судлаачдын явдаг зам бол инээж байгаа. Хэрвээ ойлгохдохгүй юм байвал мэдээж биднээс шууд холбогдоод ингээ асууж болно. Тэн дээр бол бидний хувьд судалгааныхаа талаар илүү сайн тодорхой ярилцах юу нь одоо болдог юу болохгүй байгаа тал дээр бол нээлттэй ярилцах юм боломжтой. За тэгвэл энэ степсийн судалгаа гэдэг маань өөрөө бол цаанаасаа өгөгдсөн одоо юу гэдгийг артерийн гипертенз гэдгийг бид нэр жишээлхэд тооцохдоо 3 удаа тэр хүнийг 3 удаа өөр тохиолдолд удаад үзэж байгаа юм бол биш. За энэ үнийг мэдээ судалгаа хийхэд одоо боломжтой байдлыг хангаж өхийн тулд тэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан журмын дагуу болохоор яаж ийм гэхээр тэр удаагийн үзлэг дээр 3 удаа хэмжээ сүүлийн 2 хэмжилтийн дунджаар нь аваад тэр нь хэрвээ 140-90-ээс дээшээгээ эсвэл 130-80-аас дээшээгээ. За энэ 2 тооны хувьд болохоор манай улсын артерийн гипертензийн зааварт болохоор 130-80-аас дээшээгээ байх юм бол даралт нь 130-80-аас дээшээгээ байх юм бол даралт ихсэлт гэж үзнэ гэд. За яг даралт ихсэлтийг онцлогтой болохоор бид нэр 3 өөр одоо өнөөдөр үзүүлээ гэхэд дараагаар нь сарын дараа тэрний дараагаар сарын дараач гэдэг юм 3 өөр тохиолдолд үзчихээж онцлох хэрэгтэй байгаа. Яг судалгааны явцд бол зөвхөн нэг удаагийн үзлэгээр хийснийгаа одоо нөгөө даралт ихсэлт мөн гэж үзнэ гэд. Энэ бол одоо ерөнхийдөө судалгааны явцад тодорхойлж байгаа тодорхойлолт. Тэгэхээр тэр тодорхойлолтыг яг нөгөө онцлогооны тодорхойлолттой бол бас шууд хольж ингэж үзэх нь бол зохисгүй юм байгаа. Ягаад гэвэл энэ судалгаа маань өөрөө вакцина тоо гаргаж байгаа. Тэндээсээ вакцинаасаа бол одоо нөгөө дэлхийн нийтийн хувьд хүлээн зөвшөөрсөн энэ вакцинаас бид нар цаашаа бодож явж байгаа учраас энийг яг одоо 3 удаа заавалчгүй үзэх ёстой гэсэн ийм нөгөө өөр тодорхойлолт гаргах нь бол бас одоо зохисгүй хэрэг юм л да. За ингээд энэ аргачлалаар одоо тухайн үед үзээд ингээ 3 удаа хэмжилт хийсний дараагаар 130-80-аас дээш юм уу эсвэл 140-90-ээс энэ болохоор яагаад бид нар ингээ хоёрыг яриад байгаа гэхээр хуучин үзүүлэлтээрээ эхний 3 судалгаа хийгдсэн байсан учраас тэрнтэй харьцуулах боломж олгохын тулд 140-90 гэдгийг бол заавал авч явж байгаа. Харин яг одоо бидний мөрдөж байгаа удирдамжийн дагуу болохоор зэрэг 130-80 гэдгийг авч явж байгаа. За ингээд 140-90-ээс дээш даралт ихсэлттэй хүмүүсийг даралт нь 140-90-ээс дээш байж байгаа энэ хүмүүсийг ингээд үзэхлээр Улаанбаатарын тухайд бол тархалт нь 25.6%. Тэгвэл эрэгтэйчүүдийн дунд бол энэ нь өндөр байж байгаа 31.9% байж байгаа. Эмэгтэйчүүд нь бол 25.5%. За ингээ үзэхлээр бол манай эрэгтэйчүүдийн дунд бол нөгөө даралт ихсэлт маань бас өндөр байж байгаа. За энийгээ эргүүлээд нөгөө тамхи татдаг байдал, эмнэлэг хандахгүй байгаа байдлаа тэр зэрэгтэйг үзэхлээр манай эрэгтэйчүүдийн дунд бол энэ эрсдэл илүү их өндөр байна гэж харагдаж байгаа. За энэ даралт ихсэлттэй байгаа энэ 25.6% буюу эрэгтэйчүүдийн дунд 31.9, эмэгтэйчүүдийн дунд 25.5% байж байгаа энэ хүмүүсээ за ингээд даралт ихсэлт гэдэг ийм өвчлөлтэй байна. Гэхдээ эдгээр хүмүүсээс хичнээн нь яг оншоо одоо мэдж байгаа юм бэ гэд ингээд аваад үзэхээр 70 орчим хувь нь бол оншоо мэдж байгаа. За 30% нь л одоо энэ даралт ихтэлттэй хэрнээсээ энэ үнийгаа мэдгүй явж байгаа гэсэн үг. Мэдгүй одоо өөрөө даралт ихтэлтэй гэдгийг мэдгүй ерөөсөө даралтаа хэмжүүлж үзээгүй ч гэдэг юм ингээд явж байгаа гэсэн үг. Тэгэхээр эдгээр хүмүүс мэдээж аль болохоор эрт мэдчихэж тэр хүмүүс даралтаа зөв хянж зөв нөгөө эмчилгээ хийлгэж явах юм боломжтой болно гэсэн үг. За нөгөө талаасаа болохоор энэ мэдээд байгаа энэ 70 орчим хувь дотор маань за ерөөсөө эмчилгээ хийлгэхгүй байгаа хүмүүс нь болохоор 24% байж байгаа. За энэ 70% за би даралт ихтэлттэй гэсэн хэрнээсээ ямар нэгэн одоо
юу гэдгийг амьдралынхаа хэв маягийг өөрчлөөд гүүх байдаг юм уу, дасгал хөдөлгөөн хийх байдаг юм уу, эсвэл юм уух байдаг юм уу, энүүнийгээ хийхгүй за яг миний даралт итгэдэгтэй гэж бодоод явж байгаа хүмүүс нь 24% болж таарж байгаа. За нөгөө төгөр болохоор одоо энэ 2% болохоор энэ 46% нь болохоор энэ хүмүүс даралт ихтэлтэйгээ мэддэг. Тэгээд эмээ уудаг. Эмээ уухтаа энэ эмээ ууж байгаа энэ бараг тал хувь нь ууж байгаа хэрнээсээ эдгээрийн 23% нь болохоор зэрэг даралтаа ерөөсө хэн чадахгүй байж байгаа. Энэ тал нь болохоор даралтаа хэн чадахгүй гэдэг нь болохоор эмээ уугаад ингээд байж байгаа ч гэсэн тэр даралт нь 140-90-ээс доошоо ордгоо. Эмээ уусны дараагаар 150 100-тай байж идэг ч юм уу тийм ээ. Даралтныхаа эмийг уугаад идэх хэрнээсээ 150 100-тай ч юм ингээд нөгөө даралт маань сайн яг хэвийн хэмжээнд орж ирэхгүй байж байгаа хүмүүс гэсэн. За үлдсэн 23% нь болохоор эдгээр нь бол айгүй сайн одоо даралттайгаа мэддэг, эмээ уудаг, эмээ уугаад даралтаа зөв хэвийн хэмжээнд барьж чаддаг юм байж байгаа. За манай энэ улсын тухайд энэ 23% бол одоо манайх шиг хөгжилтэй орнууд дотор бол бас их гайгууд орж байгаа. Тэгвэл өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулах юм бол энэ бол их бага үзүүлэлт байгаа. За өндөр хөгжилтэй орнууд юу гэдгийг Канада гэдэг юм уу, Япон гэдэг юм уу, Солонгос гэдэг юм уу, иймэрхүү улсууд тэр зам одоо Канада бол жишээлхэд даралт ихтэлтийг эхсэлтийн сайн хяналтаар бол маш их сайн жишг болж явдаг. За эдгээр улсуудад болохоор нөгөө даралтын хяналт маань 23% биш, энэ одоо нэг 65-6%тай ийм өндөр хувьтай байдаг. За тэгээд ийм өндөр хувьтай байхын хэрээр хүмүүсийнх нь наслалт нь өндөр, зүрх судасны өвчнийх нь хүндрэл нь бага байдаг. За тэгэхээр бидний хувьд бол энэ нөгөө даралт эхсэлтийн хяналтыг сайжруулах бол маш их тийм хэрэгтэй зорилго болж байгаа. За бид нар одоо шинэ нөгөө заавраараа 130-90 гэдгээр ингээд аваад үзэхээр манай нөгөө даралт эхсэлттэй хүмүүсийн маань тоо бол бүр их өндөр болоо явчихж байгаа. Нөгөө бид нар энэ дээр болохоор 25.6% гэж исэн тоо ярьж исэн бол одоо бид нар хүн амынхаа бараг тал хувь нь буюу 46.5%-ыг даралт эхсэлттэй байхаар ингэж гарч байгаа. За энэ бол яг Улаанбаатар дээр гарч байгаа тоо. За энэ тоог бид нар нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн судалгаатай харьцуулахад энэ бол бас их ойролцоо гарч байгаа. За тэгтээ энэ даралт эхсэлт маань бас л 130-80-аар аваад үзэхлээр эрэгтэйчүүдийн дунд бол энэ бол бүр их өндөр буюу талаас илүү хувь нь 60.5% нь бол даралт эхсэлттэй. Эмэгтэйчүүдийн хувьд болохоор 40 орчим хувь нь буюу 39.6% даралт эхсэлттэй байгаа. За ингээд 130-80 гэдэг энэ илүү бага одоо даралттай байхаар аваад үзэх юм бол манай хүн амын нэг даралт эхсэлтэй хүн амын тал хувь нь бол өөрийгөө даралт эхсэлтэй гэдгийг мэдэхгүй. За 6% нь даралтаа одоо хэвийн буюу 130-80-аас доошоогоо барьж чадж байгаа. За тэгэхээр энэ бол ерөнхийдөө одоо бидний даралт эхсэлтийн хяналтыг сайжруулахад бол маш чухал хэрэгтэй тоонууд харагдаж байгаа. За тэгэхээр бидний хувьд зүрх судасны өвчин гэд яриа тэрүүнийг 3 дугаар шатлалд эмчлүүлэхээс өмнө аль болохоор эрт тэр нөгөө эрсдэл хүчин зүйл болоод байгаа даралт эхсэлтийг жишээлхэд аль болохоор эрт эмчилж авах тэр даралт эхсэлтэд сайн эмчилж авах юм бол зүрх судасны өвчний хүндрэл тэр тархин цус харвах, зүрхний ишмий болох эдгээр зүйлүүд маань бага байх учраас бидний манай сангаас явуулж байгаа бодлого болохоор зэрэг даралт эхсэлтийн хяналтыг анхаарахад нь маш их сайн сайжруулах хэрэгтэй. Даралт эхсэлтийн талаар хүмүүсийн мэдлэг сайжрах хэрэгтэй. Энэ хэрээрээ бол хүмүүс өөрөө өөрийгөө хамгаалж чаддаг. Илүү их хүндрэхээс өмнө өвчнөө одоо хүндрүүлэхгүй байх тийм ээ. Өвчнгүүгээр урт удаан амьдрах юм боломжтой маа гэж харж байгаа. За нөгөө төгөр болохоор манай нэг одоо энэ эрсдэл хүчин зүйлүүдийн нэг том асуудал болохоор тамхи байж байгаа. За Улаанбаатарт хийсэн бидний судалгаагаар бол тамхины хэрэглээ насанд хүрсэн хүн амын дунд 27.4% гэсэн юм тоо гарсан. Тэгтээ дахиад л бид нөгөө эрэгтэй эмэгтэйгийн хооронд бол зөрөө нэлээд өндөр. За энэ бол бүр нөгөө даралт ихтэлтээс илүү маш их өндөр байж байгаа. Энэ юу гэж нөхөр одоо 49.5% буюу 2 эрэгтэй тутмын нэг нь тамхи татдаг байж байгаа. За эмэгтэйчүүдийн дунд болохоор Улаанбаатарын хувьд бол нэг 9% нь тамхи татдаг буюу хөдөөний эмэгтэйчүүдээс илүү их өндөр тамхи таталттай байж байгаа. За энийг бид нэр улсын хэмжээнд аваад үзэх юм бол
энэ 2013 оныхын судалгааны тоо баримт байна. За энүүгээр бол бид нэг 19 оны тоог бид авч чадаагүй жаад энэ 13 оны тоогоор энэ юу гаргацсан байна л да. За 49.1% нь эрэгтэйчүүдийн дунд тамхи татж байна. Эмэгтэйчүүдийн дунд бол улсын хэмжээнд 5.3% нь тамхи татж байна гэж байгаа. За энэ ерөнхийдөө бол одоо энэ бид нэр тамхины хэрэглээг бууруулахгүйгээр даралт эксэлтж бай, эсвэл зүрх судасны өвчний хүндрэлж бай, аль алийг бууруулахад бол маш их төвөгтэй байг нь харагдаж байгаа. Тэр тусмаа энэ эрэгтэй хүмүүсийн дунд бол энэ хэрэглээ маш их өндөр байна гэж харагдаж байгаа. За нөгөөдөөгөр болохоор тамхины хэрэглээ бол зөвхөн нөгөө тамхи хэрэглэж байгаа хүндээ хор болоод зогсохгүй тэр хүний ойр орчмынханд буюу дам тамхиталтанд өртөж байгаа энэ хүмүүст бол бас одоо хор нөлөө учруулдаг. За манай улсад нөгөө тамхины хууль гарсан байж байгаа. За тамхины хууль бол ерөнхийдөө тамхины зар сурталчилгааг сайн хориглож байгаа. За дээрэс нь нэмээд дам тамхиталтыг бол бууруулахад маш их сайн чиглэсэн хууль байж байгаа. За ингээ 2018 онд гэсэн бидний судалгаагаар болохоор Улаанбаатар хотод дам тамхиталд өртөж байгаа байдлыг гэртээ эсвэл ажил дээрээ гээд ингээ хуваахаар за энэ бол нөгөө ажлын байран дээр байж байгаа. За энэ болохоор гэртээ байж байгаа. За ингээ харахаар эрэгтэйчүүд маань болохоор гэртээчээ ажлын байранд ч бай ерөнхийдөө бол ойролцоо тамхины утаанд өртдөг. За харин эмэгтэйчүүдийн хувьд бол ажлын байран дээр тамхинд өртөх явдал нь бол дам тамхиталтанд өртөх явдал нь бол бага, буюу нэг 20 орчим 19.4%-тай. Харин гэртээ бол илүү их буюу бараг бүх эмэгтэйчүүдийн тал хувь нь буюу одоо нөгөө манай эрэгтэйчүүдийн 2 хүний нэг тамхи татж байгаа юм байна. Гэртээ очиод гэртээ эхнэр хүүхдийнхаа дэргэд ингээд тамхи татж яадаг байж магадгүй байна гэсэн ийм судалгааны үр дүн гарч байгаа. За энийг харахаар зэрэг бол бид нэр яах аргагүй энэ тамхиталтыг бууруулах энэ чиглэл дээр бол дөрвтэй арга хэмжээ авахгүй бол болохгүй нэ гэж харагдаж байгаа. За тэгээ яг манай сангийн зүгээс болохоор бид нэр даралт эксэлт дээр эрүүл Монгол гэх хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаж байгаа. За энэ хөтөлбөрийн тухайд болохоор бид нэр хамгийн гол нь бол нөгөө хүмүүсийн хамгийн ойрхон үйлчлүүлдэг өрхийн эрүүл мэндийн төвүүд анхан шатны байгууллагатай бол илүү сайн ажиллаж байгаа. За энэ нь болохоор анхан шатны байгууллагуудын маань нэмж ажиллаж үзэж байгаа хүмүүсийнхаа нөгөө зөвлөгөө өгж байгаа, үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүсийнхаа ихэнх нь даралт эксэлттэй ийм нөгөө үйлчлүүлэгчдийн маань гол золны нээдэг болохоор энэ дээр эмнэлгийн ажилчдынхаа мэдлэг мэдээллийг сайжруулах, за бас ажиллах боломжоор нь хангаж өгөх. За бидний тухайд Улаанбаатар хотын 142 өрхийн эмнэлгийн 1300 гаруй эмнэлгийн ажилчдыг бол артерийн гипертензийн одоо бүх талын сургалтанд хамруулсан. За үүнээс гадна бид нар бүх эмч нарт нь бол одоо даралтын аппаратаар хангаж өгсөн байж байгаа. Сувилагчдын 50%-ийг даралтын аппаратаар хангаж өгсөн байж байгаа. Гэхдээ одоо нэг асуудал нь болохоор бид нар ингээд даралтын юу хийлээч гэсэн одоо сургалтууд хийлээч гэсэн эдгээр хүмүүсийн маань өрхийн эмнэлэгдээ ажиллаж байгаа, анхан шатн дээр ажиллаж байгаа, эмч эмнэлгийн ажилчдын маань доктор суурьшилтай ажиллаж байгаа байдал тийм их сайн биш учраас нэг сургалт хийгээд эргээд жилийн дараа харахад тэр хүмүүсийн маань бараг 30% нь байхгүй болсон. Дахиад сургалт хийх хэрэгтэй ингээ байж байгаа. За тэгэхээр бодлогын хувьд бол бид нэр эрүүл мэндийн яам одоо бусад холбогдох газраас юуг шийдвэрлэхээр одоо зорж ажиллаж байна вэ гэхээр нэгдүгээрт нь энэ гол зүрх судасны өвчний гол одоо шалтгаан болж байгаа энэ тамхи, даралт эксэлт гэх мэтлэн эдгээр зүйлүүд дээр эмч нарын сургалтыг одоо байнга хийж яадаг ийм механизмыг бүрдүүлээч гэсэн ийм хүсэлтэй тавиад ажиллаж байгаа. За энэ нь болохоор хэдийгээр хүмүүсийн солигдсон ч гэсэн тэр хүмүүс тодорхой сургалтууд нь бол байнга жил болгон явж яадаг байх юм зайлшгүй шаардлага байж байгаа. За нөгөөтэйгөр болохоор энэ гипертензийн даралт эксэлтийн эмээ худалдаж авах, эмийн хангамж, эмийн хүрэлцээ эдгээр бол бас одоо тийм их өндөр сайн биш байдаг. За хүмүүсийн аягүй сайн мэдж байгаа юм бол эрүүл мэндийн даатгалаар хүмүүс эмээ худалдаж авахд ерөнхийдөө хүрэлцэхгүй байна. Эрүүл мэндийн даатгалын систем ажиллахгүй байна гэдэг юм уу, ийм одоо нөгөө нэлээд олон асуудлууд бол гарч идэг. За одоо бол яг эрүүл мэндийн тухай хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор 11 сарын 1-ээс эхлээд
бүх эмчнэр энэ эмийн жорыг бичдэг боломжтой болоод бүх эмийн сангаас судалдаж авах боломжтой болох гэж ах шиг байна. Тэгвэл бид нэр энэ дээр нэг анхаарах зүйл нь юу вэ гэхээр энэ дээр би тэр 2 тоог гаргаж ярих гэж бодож байна. За тэр нь ямар учиртай вэ гэхээр за бид нэр хуучин одоо 140 90 гэдэг энэ босхоор бол за эрэгтэй эмэгтэй одоо нөгөө нэмэгтээс хийгдсэн судалгаа маань болохоор улс даяар хийсэн судалгаа шүү дээ. Энэ бол үндэсний хэмжээний судалгаа байгаа. За ингээд 15-аас 64 насны хүн амд хийсэн судалгаа. За энүүгээр аваад үзэх юм бол бид нэг 509 мянган хүн даралт ихтэлттэй байхаар байж байгаа. За ингээд бид нэг 25% даа л хурц үйлчлэгээ тэгвэл энийг 127 мянган хүнд үйлчлэх шаардлагатай болж исэн. Одоо тэгтэл одоо нөгөө шинэ гайдлайн буюу шинэ өдөртөмжөөр болохоор 130-80 гэж байгаа. За энэ нэргээр ингээд үзэхлээр бид нэг нийт артерийн даралт ихсэлтэй хүн ам маань 880 мянган хүн болж гарч ирж байгаа. За энэ бол яг 2019 оны судалгааны тоогоор одоо гаргаж ирсэн үр дүн байж байгаа. За гэхдээ энийг бүр ингээд цааш нь наривчлаад одоо нөгөө насны бүлгээр нь ингээд илүү сайн гаргах хэрэгтэй байгаа. Гэхдээ бид 19 оны нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан яг насны бүлгээр гаргасан тоог арайхан авч хамжаагүй учраас бид энэ нөгөө нийт тоогоор нь эмэгтэйчүүдийн дунд 31.8%, эрэгтэйчүүдийн дунд 53.5% гэдэг энэ тоогоор ботсон байж байгаа. За тэгээ бодглохлоор зэрэг манайх нэг 880 мянган хүн артерийн даралт ихсэлттэй болж байгаа. За үүнээс зөвхөн 25% нь л хурж үйлчлэгээ тэгвэл энэ бол нэг 220 мянган хүн байх нь. За тэгтэл одоогоор бид нар болохоор нэг 75-аас 80 мянган хүнд бол сарда артерийн гипертензийн эмийг олгож байгаа. За тэгээд энэ эм олгоход бид нэг жилдээ Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын сангийн эмийн төсөв 35 тэрбум төгрөг гэж байдгаас тэрүүний бараг 50 орчим хувь нь бол одоо бид нэр ингээд 75-аас 80 мянган хүнд эм өгж явах үед зарцуулагддаг. За тэгэхээр бид нэр энэ 220 мянган хүнд хурцуулчлахын тулд одоо нөгөө тавьж байгаа зорилт маань болохоор бид нэр эхлээ ядахнаа нэг 10% та биш 25% та хүрдэг болёо гэд ингээд бодох юм бол ийм хэмжээний одоо хүн байх нь л те 220 мянган хүн. За тэгэхээр зэрэг энэнд хүрэхийн тулд нөгөө төсөв маань одоо хэрэглэж байгаа мөнгө маань илүү их гарах нь. Нөгөөтэйгүр бид нэр харахаар зэрэг эмийн маань анх худалдаж авч байгаа үн маань бас их өндөр учраас энэ тоо маань их одоо өндөр гарч байгаа. За тэгэхээр манай улсын тухайд бол ямар ч үсэн эмийн үнийг бууруулах чиглэлд тэр нь бүр гаднаас орж ирж байгаа гаднаас анх худалдаа авалт хийхдээ тэрийнхээ үнийг бууруулж иж Монголд орж ирж байгаа үн маань бас нэлийн гайгүй хямдхан байж иж тэрэн дээрээ бас чанарын шаардлагуудаа сайн тавьж иж энэ нөгөө хүрэлцээгээ сайжруулах боломжтой гэж харагдаж байгаа. За тэгэхээр бидний хувьд бол артерийн гипертенз, артерийн даралт ихсэлтийг бууруулахын тулд хийх ажил маш их байгаа нь харагдаж байгаа. За тэрний юу гэхээр нэгдүгээрт нь одоо бүр хамгийн анхан шатнд гэх юм бол өвчтнүүд маань өөрснөө за даралттайгаа байгаа мэдхгүй байгаа энэ хүмүүс маань даралтаа онцлуулдаг болох хэрэгтэй байна тийм ээ. За онцлуулсныхаа дараагаар мэдж байгаа хүмүүс маань эмээ уухгүй хүмүүс маань бас 30 орчим байгаа шүү дээ. Ерөөсөө эмээ уухгүй ямар ч эмчилгээ хийхгүй явж байгаа. За энэ хүмүүс маань эмчилгээ хийлэгдэг болох хэрэгтэй. За хийлэгж байгаа хүмүүс маань энэ эмчилгээгээ бас нөгөө тогтмол хийлэгдэг болох. Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс дотор маань ямар асуудал маш их тохиолддог вэ гэхээр зөвхөн одоо толгой өвдөх юм нөгөө шинж тэмдэг өссөн үедээ даралтынхаа эмийг уугаад бус үед нь уухгүй орхих. За тэгэхээр өвчтнүүд маань өөрснөө бол энэ нөгөө онцлуулах, эрт онцлуулсан хүмүүс маань эмчилгээ тэр эрүүл амьдралын хэв маяг гэх мэт зүйлүүдэд сайн баримтлах эмчилгээ хийлгэлээ гэхэд яг эмчийн зааврын дагуу эмээ тогтмол ууж занших гэсэн эдгээр зүйлүүдийг нэг талаасаа хийх хэрэгтэй. Нөгөө талаасаа бол бид нэр эрүүл мэндийн салбарын хэмжээнд бол эмнэлгийн ажилтнуудаа илүү сайн сургах, эмийн хангамж, эмийн үн, хүртээмж эдгээр зүйлүүд дээр бүх талууд дээр ажиллах зайлшгүй шаардлага байгаа. За яг энэ эмийн хангамж одоо гипертензийн эмэн дээр гэхэд хэрвээ бид нэр 220 мянган хүнийг эдгээрийнхаа ятгахнаа 50%-ийг яг одоо бодтой юуных нь гипертензийн хяналтыг сайн болгоё гэдгийг
хэдэн төгрөг зарагдах талаар бид нэр дараа ярихаар төлөвлөж байгаа. Тэн дээр бол бид нэр ингээ хийсэн судалгаанууд байгаа. Тэрнийга дараагийн удаагийн лайваар танилцуулна гэж бодож байгаа. За нөгөө талаасаа болохоор бид нэр тамхины тухайд бол тамхигүй ирээдүй гэдэг хөтөлбөр эхлүүлээд явж байгаа. За энэ дээр бол 5 төрлийн зүйлүүдийг хийгээд явж байна. За энэ чиглэлд болохоор зэрэг бид нэр хамгийн түрүүнд нэгэнтээ тамхи татж байгаа хүмүүс маань тамхинаас гарахад тусламж шаардлагатай байдаг. За энэ дээр бол одоогоор манай улсын тухайд юу гэдгийг 24 цагийн ажилтдаг тийм үнгөө утас байдаг ч юм уу иймэрхүү зүйлүүд бол байхгүй. За бидний хувьд болохоор тийм чатбот гэдэг юм ажиллуулад тэрүүнийг тодорхой хэмжээнд хөгжүүлээд явж байна. За нөгөө талаасаа болохоор энэ нэгэнтээ тамхинд орчихсон ийм хүмүүст бол яхаарахгүй сэтгэл зүйн тусламж дээрээс нэмийн эмчилгээг их зүйлүүд хэрэгтэй байдаг. За манай улсын тухайд бол одоогоор ямар ч нэмийн эмчилгээ байхгүй байж байгаа. Тэгэхээр мэдээж бид нэр бас энэ чиглэл дээр ажлууд хийгдэх байх гэж бодож байна. За манай хувьд бол нөгөө юм зардаггүй. Ийм учраас бол бид нэр яг ийм оруулж ирэх юм дээр бол байх ажиллахгүй. Харин бусд хүмүүс ийм хэрэгцээ шаардлага байгааг хараад ажиллана хаа гэж найдаж байгаа. За харин бидний зүгээс бол бид нэр тамхинаас гаргахад өрхийн эмнэлгийн эмчнэр хүмүүст яаж тусалж болох тухай яаж нөгөө зөвлөгөөгөө өгөх зэрэг дээр сургалтын програм боловсруулад ажиллаж байгаа. За үүнээс гадна бол бид нэр тамхины хэрэглээ ийм их өндөр байгаад энэ тамхины хэрэглээний өндөр байгаатай холбоотойгоор эрүүл мэндийн зардал маш их өндөр байхад манай тамхинд ногдуулж байгаа татварын хэмжээ бол маш бага байдаг. Дэлхийн хэмжээнд харьцуулахад бол бид нэр өндөр хүчтэй орнууд 65-аас дээш хувийн татвар авдаг бол манай улс 30 орчим хувийн татвар авч байгаа. Яг тамхины үн бол ерөнхийдөө тийм их өндөр биш. Хөдөөгөр бол 2000 орчим төгрөг. За Улаанбаатар хотод бол 3500 орчим төгрөгийн үнэтэй тамхинууд бол зарагдчихж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол тамхины татварыг нэмүүлэх тал дээр идэвхтэй ажиллаж байгаа. За тэгэхээр ямар ч байсан бид нар энэ эрсдэлт хүчин зүйлүүдээ эртнээс нь хянжаахгүй, эртнээс нь эдгээр зүйлүүдтэй арга хэмжээ авахгүй бол зүрх судасны өвчний эрсдэл, зүрх судасны өвчний нөгөө хүндрэл нас оролт бол тийм амархан буурахгүй гэдэг нь бол харагдаж байна. За тэгээд өнөөдрийнхөө юу болохоор би лайвыг энэ өнөөдрийн 9 сарын 29-ны өдрийн дэлхийн зүрхний өдрийн хүн болгон энэ зүрх судасны өвчний хүндрэл нас оролтыг бууруулахын тулд зүрх сэтгэлээсээ ажилласаа гэж бодож уриалж дуусгамаар байна. Тэгээд энэ зүрх судасны өвчин манайд тохиолж байгаа нийт нас оролтын 3-1 учраас та бидний бүгдийнх нь нөгөө ойр дотны хүмүүс энэ өвчинд нэрвэгдэх боломжтой. Бид нар ч гэсэн нас явах тусам энэ өвчтнүүдэд нэрвэгдэх боломжтой учраас аль болохоор эртнээс нь энэ нөгөө зүрх судасны өвчний эрсдлийг бууруулах дээр бүгдээрээ бүх хүмүүс зүтгэл тавьж ажилласаа гэж хүсэж байна. За тэгээд манай нөгөө сангийн YouTube чаналыг бас дагаад бидний тэр эрүүл мэндийн холбоотой оруулж байгаа мэдээллийг та бүхэн авч үзээрэй. За баярлалаа.